гишүүдийнхээ өдрийн ямар амгалан айлтгын гадаадын зээл ашиглалтын нэмэгдүүлэх талаар энэ анх төгсгөөлийн төсөл боловсруулж өргөн мэдүүлсэн байна. Үнэхээр бид энэ гэрээ хэлцлийн хийцсэн гадаадын зээлийн хөрөнгөний ашиглалтыг сайжруулахгүй бол болохгүй байгаа юм. Цаана байж байгаа том бүтээн байгуулалтын ажлууд удаашрах гэдэг нэг. Энэ төсвийн тогтвортой байдлын тухай хууль төсвийн тусгай шаардлагатайгаа уялдаад асуудлыг хөндрүүлээд байгаамаа. Тийм учраас энэ үнийг бид зөв зохицуулах зайлшгүй шаардлага байгаа гэж ингэж ойлгож байна. Яг одоогийн байдлаар гадаад зээлийн тусгай шаардлагынхаа хүрээнд төвшин нь одоо хэдэн хувьтай байгаад байгаа вэ гэдэг асуудал. Энэ гурвын зээлийн ашиглалтыг хурцсахаар ер нь 26 онд хэдэд хүрэхээр одоо тооцогдсон бэ гэдэг асуудал нэг байгаад байгаа юм. Хоёр дахь зүйл энэ сэлб дэд төвийн орон сууцчлалтын асуудлын хөрөнгийг бол би босгоцсон гэж ойлгоод байгаа. Энэ ер нь хэдийн хэмжээний хөрөнгө. За одоо буцаагаад зардал талд бичлэлт хийгээ гүйцэтгэл яваад эхлэхээр зэрэг хэдийн хэмжээний одоо хөрөнгө төсвийн зардал талд тусгагдах гэдэг байгаа вэ гэдэг асуудал байгаад байгаа юм. Энэ ямар хөө байдалтай байна вэ? Нэг хэсэг эн чинь яг энэ гурваар нэг орж ирмээр болсноо сэлбих бол ерөнхийдөө болчихлоо. Газрын тус боловсруулах Эрдэнэ бүрэнгийн хоёрын асуудал байна гэдэг юм яригадад байсан. Сая дахиад ороод ирсний учир шалтгаан нь юу байгаад байгаа юм гэдэг асуудал. Энэ манай холбогдох яамдууд байгаад байна. Ер нь бид ийм зохицуулалтаар цаашаа зээлийн хөрөнгөний ашиглалтыг авч явах юм уу? Эсвэл одоо энэ хөгжлийн банканд түшиглэж засгийн газар тэр баталгаагаан гаргах хэлбэрээр явах юм уу гэдэг асуудал байгаамаа. Энд одоо эрх зүйн ямар зохицуулалт хийж вэж энэ одоо зөв болох юм бэ гэдэг асуудал байгаад байгаа. Ийм нэг гурван асуултанд хариу авах юм. Алташгүй гişүүн юм. Сангийн хэддгээр микрофон. За, энэ микрофон. За, гишүүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Сангийн амны өрөө удирдлага хэлтсийн дараа гандагдах. За, засгийн газрын өр бол төсвийн доктортой байдлын тухай хуульд дотоодын нийт төвний 60% эсрэггүй байхаар заасан хязгаартай. За, 2025 оны 3 дугаар улирлын байдлаар засгийн газрын өр нийт 35.7 их 80 төгрөг, дотоодын нийт төвөнд эзлэх хэмжээ 39.5%-тай тэнцэж байна. За, 2026 онд бол одоо эдгээр зээлүүдийн ашиглалт гараад гарч байгаа төсөөлөл бол засгийн газрын өр 41.9 их 80. За, дотоодын нийт төвөнд харьцуулсан харьцаа бол 40.9% хавцаа байхаар төсөөлөлтэй. За, сангийн амны төсвийн бодлого төлөлтийн газрын дарга санжаад орж гишүүний асуултанд хариулъя. За, ер нь гадаад зээлтэй холбоотойгоор бол манай улсад бол хэрэгжүүлж байгаа бол хамгийн том 3 төсөл бол энэ хуулийн төсөл төр бол туссан байна лээ. За, Эрдэнэ бүрэн болон одоо газрын засаг боловсруулах үйлдвэрийн хувьд бол хэрвээ одоогийн одоо төсвийн энэ хайрцагтаа бид нар багтаагаад аваад явна гэх юм бол магадгүй 20 жил түүнээс ч олон жил шаардсан байна гэж бид тооцоод байгаа. Яг тэгэхээр жил болгон бол нэг 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт өгөөд явхад бол энэ төсөл бол дуусахгүй. Нэгэнт улсын хурлаас шийдвэр гаргаад энэ төслийг бол хэрэгжүүлэх нь зөв зүйтэй байна гэд зээлээ авсан бол аль болох хурдан ашиглалтанд оруулаад үүнийхээ үр жимийг хүртээд за энэ нь эргээд эдийн засгад итгээд эдийн засгтаа энэ бодит өгөж болох энэ асуудлаар нь бол бид энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Харин сэлбэдэд хувьд бол ямар асуудал үүсч байна гэдгээр бол сэлбэдэд төв маань бол өөрөө нодлон болол бондоо гаргасан байж байгаа. Тэгээд энэ бондыг бол бид нар 24 онд зарцуулна гэдэг төсвийг тавьсан байсан. 25 онд дахиад төсвийг зарцуулна гэдэг тавьсан. Гэтэл энэ маань дахиж одоо юу гэдэг нь яг удаашралтай шалтгаалаад эх онд бол
дахиад нэг 600 700 орчим тэрбум төгрөгийн зардал гарах болов уу гэж тооцоод байгаа. Энэ маань бол дахиад эх жилийн төсвийн өрөөний мэдээлэл дээр бол бас нөгөө хязгаарлалтанд орох гээд байгаа учраас энэ агуулгаараа энэ төсөл орж ирсэн байна гэж харж байна. Баярлалаа. За эндрийн микрофон нэмж хариулт өгнө. Сангийн ам хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газар дэлгэж хараад нэмж мэдээлэл өгье. За газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд бол нийт бидний ашиглах ёстой зээлийн ашиглалт маань бол 6 их найд байгаа. За одоогийн байдлаар 1.3-ыг ашигласан. Тэгэхээр зээлийн хилцээр улсын хурлаар саяхан баталсан хугацаа бол 2028 он гэхэд бид нар энэ төслийн хувьд 4.7 их найдыг ашиглаж дуусгах юм хилцээрийн хугацаатай. Тэгэхээр одоогийн байдлаар гадаад зээлийн хувьд бол дунджаар жилд төсвийн зардал дээр бол 1.5 их найдал батлагдж байгаа. Тэгэхээр энэ 116 төслийн хувьд бол бид нар 1.5 их найд батлагдж байгаа учраас газрын тосны одоо яг гаргах ёстой санхүүжилтийнх нь маш бага хуваар гарч байгаа. Одоо газрын тосоос бол гаргах ёстой санхүүжилт бол жишээлбэл 26 оны төсөвдөр 1.7 их найд ирсэн бол бид нар 207 тэрбумыг л яг ашиглалтын хэмжээнд тавьж байгаа. Тэгэхээр энэ байдлаар явах юм бол улсын хурлаар саяхан баталсан хилцээрийн хугацаанд буюу 28 онд бол бид нар нэгдүгээр ашиглалтанд оруулах боломжгүй. Хоёрдугаар хэрвээ газрын тосыг энэ хугацаанд ашиглалтанд оруулъя гэвэл ганцхан энэ төслийг л бид нэр төсвийнхөө одоо ашиглалт талдаа тавих ийм тооцоол байгаа. За Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын хувьд бол яг хугацаанд явж байгаа өнгөрсөн жил эхэлсэн нийтээ 908 тэрбумыг бид нар 272-ыг бол гэрээ байгуулад урьдчилгаа 10% хүрсэн байгаа. За одоо үлдэгдэл 635 тэрбум байгаа. Энийг 2000 хилцээрийн хугацаа 2035 байгаа. Тэгэхээр энэ хоёр төслийн хувьд бол бусад төслүүдээс одоо 7 шалгуур үзүүлэлтээр бол энэ хуулийн төсөлд гишүүнийг танилцуулснаар бүх одоо шалгуур үзүүлэлтийг сангийн амны хувьд бол хангаж гин гэж үзээд бас дэмжиж байгаа. За нийслэлээс хариулт өгнө. 6 номерын микрофон. За гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн засаг даргын 1-р болгож даваадлаа. За 2024 оны 201-р тогтоолоор Сэлбийн бүтээн байгуулалтанд 500 сая $500 бонд усах эрхийг авсан. Үүнийгээр 1.6 их найдын бондыг 24 оны 10 дугаар сараас эхлээ 12 дугаар сард бол босгож авч дотоодын системийн банкудад бол байршуулж энэ жил бол гүйцэтгэлээр 302 тэрбум төгрөгийг бол гарсан. 2026 онд бол төслийн гүйцэтгэлтэй уялдуулаад 850 тэрбумаар бол санхүүжилт хийгдгээр байна. Төслийн эхний 4 багцын бонд ашиглагдж байгаа багцуудаас 117 блокийн 101 блокийн барилга ухсрал талбай дээр эхэлсэн 15% гүйцэтгэлтэй ажил хийгүүлж байна. Одоогийн байдлаар талбай дээр 400-аад хүн 50 техник бол ажиллаж байна. За баярлалаа. Тодруулах уу? За бачруулах шүү. Тодруулъя. Тийм ээ, энийг ч бол мэдээлэл байгаа. Ер нь яг ийм анхдагч хуулиар цаашид гадаадын зээлийн ашиглалтыг хийгээд явах юм уу хэдүүлээ. Энэ хөгжлийн банк гэж нэг банк байгуулчихад энэ үүнийхэн зорилго имийг ер нь их хөдөлгөөнтэй хэрэгжүүлж чадахгүй байгаа болсон шүү дээ. Энүүгээрээ дамжуулж энэ өөрийнхөө үйл ажиллагаагаар анхдагч хөрөнгөө нөхөд үр ашигтай ажиллах том төслүүдэн энүүгээрээ санхүүжүүлж явуулах юм уу? Зүгээр гагцхүү засгийн газар бол өрийн баталгаа гаргах хэлбэрээр явах нь зүйтэй юм биш үү гэдэг санаал надад байгаад байгаа юм л да. Тэгэх юм бол энэ одоо төсвийн харилцаа талаасаа ч тэр нэлээд тийм зөв голдрол руугаа л орох ёстой. Энүүн дээр одоо манай энэ асуудлаа хариуцаад байгаа яамдууд ер нь ямар бодлого шигдэлтэй байгаад байгаа юм бэ? Үнэхээр бид зээлийг ашиглахгүй Эндрийн микрофон. За сангийн ам төсвийн бодлого төлтийн газрын дарга санжид орж за Бачаарал гишүүний асуултанд хариулъя. Энэ асуудлыг бол нэг удаагийн шинжтэй хуулиар бол ингээд шийдэд яваад байж бол бид нар бол дараагийн төслүүдэд бас одоо том төслүүд ирж байна. Энэ бүгдийг алсаарж явах нь бол зүйтэй. За энэний шийдлийг бол бид нар юу гэж харж байгаа вэ гэхээр хөгжлийн банкны хувьд бол өмнө нь нөгөө нэг
2016 онд бол бид нар 17 онд нэг Олимпийн сангийн хөтөлбөрт ороход бол гол асуудал нь яасан гэхээр олон төсөвтэй болцсон гэдэг ийм нэг шүүмжлэл яваад хөгжлийн банкар бол засгийн газрын шинжтэй ийм төслүүдийг хэрэгжүүлэхгүй гэдэг ийм зүйл болцсон. Гэхдээ энэ төслүүдийн хувьд бол бас хөгжлийн банкар дамжаад явахад бол бас ашигтай төслүүд учраас одоо нийгмийн шинжтэй биш учраас бас байх боломжтой баг. Ер нь углуургаар нь бол сангийн яамны хувьд бол энэ асуудлуудыг шийдэх гээд бол бид бол одоо ажиллаад эхэлсэн байгаа. За энэ нь бол юу вэ гэхээр бол бид нар акварел сурлал шилжих асуудал байгаа. Энэ зарлага гарч байгааг бид нар шууд зарлага гэж бичээд орлоготойгоо мөргүүлж чаддаг. Гэтэл эн чинь мөнгөн хөрөнгөөс 1 минут нэмж хариулъя. Тэгэхээр энэ хуулийг одоо бид нар энэ төсвийн харилцаагаа тооцоолын бүртгэлийн энэ агуулгаар нь өөрчлөх асуудлыг эхлүүлж байгаа энэ жилээс. Гэхдээ энэ 5-6 жил явах гээд байгаа. Энэ өөрөө 4300 орчим байгууллага дээр. Манай хувийн компаниуд бол энийг бараг 10 жилийн өмнөөс эхлээд одоо олон улсад IPO гаргаад эхэлсэн. Яг энэ систем рүү орцсон учраас хөрөнгөө өөрөөр хэлбэл баталгаа болгож гарч ирсэн. Манай төвд бол мөнгө хөрөнгөөр гарснаа бүртгэжчихэд эн чинь хөрөнгөний шинжээд үйл хөдлөнг оруулчихад байхад энэ эсгийнх нь бүртгэл нь санхүүгийн тайлан болон төсвийн тайлан өөр тусдаа гарч чадаа. Энийг одоо нэгтгэж одоо олон улсын еврогоо орох зүйлийг бол бид нэр эхлүүлсэн. Гэхдээ 5 жил энэ төслөө бид нар гацаагаад хөдлөхгүй байж болохгүй учраас энэ удаадаа заавал энэ нэг удаагийн шинжтэй хуулиар ингэж оруулж ирчихэд яг төслийн нэрээ шилж одоо зааж өгөөд энүүгээрээ хязгаарлаад явах нь зүйтэй байна гэж үзээд байгаа. Урт хугацаанд бол яг гишүүн хэлдэг тэр том төслүүдийг дахиад цаашдаа бид нар хэрэгжүүлээд явхад бол яг энэ төсвийн юунд оруулж ирээд тооцоогоо оруулж ирээд Батулд гишүүн асуулт асууя.